Дэлхийн гэмт хэрэг судлалын түүхэнд нэр нь алдартай ловирчид цөөнгүй байдаг ч тэдний дотроос Фрэнк Уильям Абигнел Жуниорын нэр онцгой байр суурийг эзэлдэг. Учир нь тэрээр зэвсэг хэрэглээгүй хүчирхийлэлтэй хандаагүй, харин зөвхөн хүний итгэл нийгмийн тогтолцооны цорхой болон өөрийн оюунаар зэвсэг болгон ашиглаж дэлхийн 26 оронд ловир хийсэн. Юр бусын нь гэвэл тэрээр анхны залилангаа эхлүүлэх үедээ ердөө 15-аас 16 настай байсан. Харин 21 нас хүрэхдээ аль хэдийн олон улсын олон цагдаагийн газрын хамгийн ихээр 90 сурвалжилж буй этгээдийн нэг болчихсон байлаа. Абигнелийн хэрэг нь зөвхөн нэг хүний авьяас чадварын тухай биш. Энэ бол 1960-ад оны Америкийн нэгдсэн улс болон Европын банк цаашлаад агаарын тээвэр эрүүл мэнд хууль зүйн байгууллагуудын тогтолцоо хэрхэн итгэлд тулгуурлан нэгтэлгүйгээр ажиллаж байсныг тодорхойгоор харуулсан. Түүний түүх бол нийгмийн судалгааны гайхалтай жишээ юм. Фрэнк Жуниор Абигнел 1948 оны 4-р сарын 27-нд Нью-Йоркийн Бронксвилл хотод төрсөн. Эцэг Фрэнк Абигнел сеньор нь жижиг бизнес эрхэлдэг, нийгэмд хүндлэгдсэн хүн байсан бол эх Паула Абигнел Францаас ирсэн хүн байлаа. Фрэнкийг 16 настай байхад эцэг эх нь салсан бөгөөд тэрээр эцэгтэйгээ үлдэхийг сонгосон. Гэр бүл нь салсан залуу Фрэнкэд гүнзгий сэтгэл зүйн зохилт болсон нь хожмын зан авирт нь нөлөөсөн гэж судлаачид үздэг. Абигнел хичээлдээ сайн, гэхдээ гадаа төрхөндөө хэд их анхаарал тавьдаг, бусдад сайхан сэтгэл үлдээхийг хичээдэг хүү байлаа. Найз нөхдийнхөө дунд хэн нэгний дүр тоглох чадвараараа онцлогддог байсан гэж сургуулийн найзууд нь хожимд урсжээ. Чухамдаа энэ л чанар нь түүний хамгийн амжигтай зэвсэг болох байлаа. Абигнелийн анхны ловир нь 16 наснаас нэгэлсэн бөгөөд тэр үед тэрээр эцгийнхээ зээлийн картыг авчихсан байлаа. Эцэг нь хүүдээ итгэж тэрхүү картыг хэрэглэх зөвшөөрөл олгосон боловч Абигнел уг картаар мэддэхгүйгээр маш олон тооны бараа худалдан авсан. Эцгийнхээ данснаас $3,400 зарцуулсан нь тухайн үеийн үнэлгээгээр нэлээд томоохон дүн байсан. Эцэг нь хүүгийнхээ үйлдэлийг мэдсэн боловч түүнийг өршөөсөн. Гэхдээ энэхүү уучлал нь Абигнелд буруу сургамж болсон юм. Ийм үйлдэл тийм ч хүнд үр дагаваргүй гэдэг дохиог хүргэсэн байна. Тэрээр удалгүй эцгийнхээ гэрээс гарч өөрийн замаар явжээ. 1964 онд Нью-Йоркод ирсэн залуу Абигнел амжиргааны хэрэгцээ болон нийгэмд хэн нэгэн болохыг хүсэл дийлтэн нэгэн шийдвэрт хүрсэн нь нисгэгчийн дүрд тоглох. Тэрээр Pan American World Airways буюу Панам компани үйлчилгээний албал ууцтаж нисгэгчийн үнэмлэхээ алдчихлаа. Дахин олгоно гэж хүсжээ. Энэхүү анхны залил нь гайхмаар хэлбэрхэн амжилттай болов. Панамын ажилтан ямар ч асуулт асуусангүй маягтыг нь илгээж өгчээ. Абигнел тэрхүү маягтыг ашиглан хурамч нисгэгчийн үнэмлэх хийв. Тэрээр үнэмлэхний хуванцар карт дээр хурамч мэргэжлийн дугаар бичиж зураг нааж, ерөнхий харагдцыг аль болох жинхэнтэй нь адил болгосон. Нисгэгчийн дүрмд хувцсны тухай тэрээр Панамд ууцтаж, "Би хувцаа алдчихлаа. Яаж шинийг авах вэ?" гэж асуун дүрмд хувцсны нийлүүлэгч компанийн нэрийг олж авсан. Дараа нь тэрхүү компани дээр шууд очиж, Панамын захиалгын дагуу гэж хэлэн шинэ хувцас авчихсан байлаа. Тухайн үед агаарын тээврийн компаниуд нэг нэгнийхээ ажилтнуудыг нисгэгчийн нэмэлт судлаар үнгүй тээвэрлэдэг байж. Абигнел Панамын нисгэгчийн дүрмд хувцсамсж хурамч үнэмлэхтэйгээр энэ тогтолцоог ашиглан дэлхийн хэдэн арван оронд тийцний мөнгө төлөлгүй аялсан. Зочид буудалд байрлахдаа Панамын нисгэгчдэд зориулсан тусгай үнийн хөнгөлөлтийг ашиглаж зарим тохиолдолд компанид зарлаа тооцоолдог байлаа. Тэрээр онгоц жолоодох шаардлага гарахаас зайлсхийхин тулд би нисхийн өмнөх шалгалтын хугацаанд байгаа. Эсвэл би 2 дугаар нисгэгч гэх мэтээр тайлбарлан үргэлж жолооны ард суухаас зайлсхий. Нисгэгчийн дүрмд хувцс болон Pan American нэр хүндийг ашиглаж нисэх буудлын, зочид буудлын, жижиглэн худалдааны ажилтнууд нэг ч удаа түүний талаар нарийн шалгалт хийгээгүй. Түүний бүтээсэн дүр зураг нь итгэл үүсгэн тухайн нийгэмдээ маш амжилттай бүтэж байсан. Нисгэгчийн дүрд амьдарч байхдаа Абигнел хамгийн гол орлогын их булгаа бий болгосон нь хуурамч чекийн ловир. Тэрээр хуурамч банкны данс нээж хуурамч чек бичдэг байлаа. Нисгэгчийн хувцастай байхад банкны касс эргэлзэлгүй мөнгийг гаргаж өгдөг. Абигнелийн чек бичиг арга нь цаг хугацааны явцад уламжлал боловсронгуй болсон байна. Хуурамч чекнүүд аль нэг банкны жинхэнэ тоог агуулсан боловч дансны дугаарыг зориуд өөрчилдөг байсан. Ингэснээр чекний эцсийн тооцоо хийгдэхэд чек хурамч гэдэг нь илэрх боловч Абигнел тэр үед аль хэдийн алга болчихсон байдаг. 1966 онд Абигнел Жоржиа мужийн Атланта хотод шинэ дүрээ туршихаар шийдсэн нь эмчийн дүр.
Тэрбээр Фрэнк Коннорс нэртэй хүүхдийн эмчийн хуурамч баримт бичиг бүртгүүлж орон нутгийн эмнэлэгт ажлын байр хайлаа. Нисгэгчийн хэрэгт Харвардын их сургуулийн нэрийг ашигласны адилаар энэ удаад ч нэртэй их сургуулийн нэрийн доор хурамч гэрчилгээ үйлдсэн. Харин эмнэлгийн захиргааны ажилтнуудад би ерөн судалгааны чиглэлд ажилладаг байсан. Одоо эмнэлгийн практик руу буцаж байна гэж тайлбарлах нь хамгийн гол стратеги байлаа. Энэ тайлбар нь нэг талаас яагаад тэрбээр зарим эмнэлгийн процедурыг мэдэхгүй байгааг нуудаг, нөгөө талаас эрдэмтэн хүний нэр хүндийг дагуулдаг. Абигнелийн эмчийн дүрд амьдарсан жил нь түүний дасан зохицох чадварын хамгийн тод жишээ юм. Тэрбээр ангаах ухааны мэдлэггүйч дараах 3 зарчмыг баримталж аюулгүйгээр бүх зүйлийг давж гарсан юм. Нэгдүгээрд хизээч мэдэхгүй гэж хэлэхгүй. Оронд нь та ямар бодол санаатай байна вэ гэж буцааж асуудаг байсан. Хоёрдугаард одоо тайлангаа харчгаад хариу үгүй гэж хойшлуулдаг байсан. Гуравдугаард бусад эмч нарын эмнэлгийн хэллэгийг маш сайн тогтоож хэрэгэлдэг. Нэг удаа туршлагатай нэр хүндтэй нэгэн эмч Абигнелийг зарим практик мэдлэг дутмаг байна гэж сэжиглэж эхэлсэн байдаг. Тэр мөчөд Абигнел би зүрхний мис засалч шиг судалгаанд мэргэжсэн. Одоо ерөнхий ангаах руу шилжиж байгаа учраас практик заримдаа зөрүүтэй санагддаг гэж тайлбарлав. Цаашлаад тэрхүү эмчийн хамгийн сайрхдаг ажлын талаар асуулт асуун яриаг нь өөрчилж чиглүүлсэн байна. Суул талыг давуу тал болгосон ухаалаг мөч. Абигнел эмчийн дүрд 1 жил орчим байсны эцэст эрсдэл нэмэгдэж байгааг мэдээд энэ дүрээ орхисон. Хизээ явхаа мэдэх чадвар нь Абигнелийн хамгийн тод давуу талуудын нэг байлаа. Эмчийн дүрийг орхисны дараа Абигнел Луизиана мужийн Нью Орлеанс хотод Роберт Коннорд нэртэйгээр хуульчийн дүрээ туршив. Харвардын хуулийн сургуулийн нэр хүндийг ашигласан. Луизиана мужид хуульчийн шалгалт өгч тэнцсэн хүн шууд ажиллах боломжтой байсан учраас нэртэй их сургуулийн нэр нь шалгалтаас өмнөх харилцааг хэлбэршүүлж байсан. Тэрбээр Луизианагийн хуульчийн шалгалт нь 3 дахь оролдлогоор тэнцсэн. Энэ нь маш сонирхолтой баримт юм. Абигнел хуурамч дүрд тоглосон хэдий ч шалгалтыг бодитоор өгч 2 удаа унсны дараа тэнцсэн нь тэр хэр урдан суралцдгийг харуулдаг. Хуульч байхдаа захиргааны шинж чанартай ажил хийж, шүүхийн зарга мэтийн нарийн мэргэжлийн ажлаас холддог байлаа. Хуульчийн дүрийн үед мөн чекийн ловер үргэлжилж байсан бөгөөд арга нь улам л боловсронгуй болсон. Хуульчийн нэр хүндийг ашиглан банкны ажилтнуудтай дотн харилцаа тогтоосны дараа хуурамч чекийг яаралтай шийдвэрлүүлэх нь илүү хялбар. Абигнелийн бүртгэгдсэн дүрүүдийн нэг нь Ютагийн Право хотод байрладаг Брикхэм Янг их сургуульд нийгмийн ухааны профессор байсан явдал юм. Тэрбээр Роберт Монаган нэртэйгээр ажиллаж нэг улирлын турш лекц уншсан. Их сургуулийн орчин бол тогтмол нарийчилсан шалгалт хийгддэг учраас энэ дүр харьцангуй эрт дуусгуур болсон юм. Профессорын дүрийн үед Абигнел онцгой нэг аргыг хэрэгэлсэн байдаг. Тэрбээр лекцийн материалдаа судалгааны ажлын явц гэдэг сэдвийг гаргаж, оюутнуудыг мэдлэгийн их сурвалжаа болгон ашигласан байдаг. Та нарын туршлагаар энэ сэдвийг юу гэж бодож байна вэ гэж асуун хичээлээ харилцан ярилцлагын хэлбэрт оруулснаар өөрийнхөө мэдлэгийн дутагдлыг нуудаг байсан. Нийгмийн ухааны хичээлд зөвхөн нэг зөв хариулт байдаггүй, харилцан ярилцлагаар урсдаг онцлогтой тул тэрбээр энэ давуу талыг сайн ашигласан. Абигнел зөвхөн том дүрүүдэд тоглодоггүй, шаардлагатай үед банкны менежер хөрөнгө оруулалтын зөвлөх, хүүхдийн нийгмийн ажилтан зэрэг богино хугацааны дүрд тоглодог байсан. Нийт 5 жилийн хугацаанд Абигнелийн хэрэгэлсэн нэр нь 8-аас дээш, ашигласан мэргэжлийн дүр нь 5-аас дээш байсан. Харин гүйлгээ хийсэн банк нь хэдэн зуун, аялсан орн нь 26 байсан гэж тооцоолдог. Нийт луврын хэмжээ тухайн үеийн 2.5 сая доллар гэж үнэлэгддэг байсан бөгөөд энэ нь 2020 оны үнэлгээгээр 20 сая гаруй $. Тэнцсэн. Абигнелийн хамгийн чухал зэвсэг нь техникийн ухаан биш, харин нийгмийн инженерчлэл. Хүмүүсийн сэтгэл зүй нийгмийн итгэлцлийг ашиглах чадвар байлаа. Тэрбээр хүмүүс юунд итгэдэг, юуг шалгадаг, юуг шалгаж зөрхөлдөггүй байдаг гэдгийг маш нарийн таних мэддэг байсан. Нийгмийн сэтгэл зүйч Роберт Чалдины нөлөөллийн зарчим гэдэг онол бол Абигнелийн арга барилыг маш сайн тайлбарладаг. Тэрхүү онолын дагуу жирийн хүмүүс бусад хүмүүсийн нэр хүнд хүч чадал, итгэлийг харуулсан шинж тэмдгүүдийг хараад тэдний жинхэнэ мэдлэгийг шалгахаа болдог. Абигнелийн гайхалтай чадваруудын нэг нь шинэ мэргэжлийн хэллэг, журам, ёс заншлыг маш хурдан суралцдаг байдал. Тэрбээр нисгэгч болохоос өмнө нисэх буудлын номын сан болон агаарын тээврийн ажилтнуудаа ярилцах замаар нисгэгчийн ярианы хэм маяг, зан авир, бие авч явах байдлыг судалсан. Эмч болохоос өмнө ангаах ухааны сурах бичиг, нэр томьёоны тол бичгийг дагаж сэжилсэн. Мэдлэг дутагдах тохиолдолд тэрбээр ухаалаг асуулт асуух аргыг хэрэгэлдэг байлаа.
Мөн Абигнел маш нарын гадаад төрхийг бүрдүүлсэн байдаг гэж тэмдэглэсэн байдаг. Тэрбээр Панамын нисгэгчийн хувцсыг яг зөв хэлбэрт оруулж өмсдөг, үсээр нисгэгчийн хэв маягаар засдаг. Алхах хэлбэр ярианы өнгөөж тухайн дүртэй нийцүүлдэг байлаа. Өөрөөр хэлбэл зөвхөн гаднах шинж тэмдгийг биш, биеийн хөлийг ч бүрэн тохируулдаг байсан. Гэхдээ тэр дүрээ хэтрүүлж гаргадаггүй, хэд төгс байдал с ิจ г төрүүл. Гэхдээ 1969 онд Францд байхдаа тэр баривчлагдсан юм. Баривчлагдах шалтгаан нь нэлээд гайхмаар. Тэрбээр чекэн дээр хуурамч гар үсэг зурагтаа буруу зураас татаж анхаарал татсан. Улмаар банкны ажилтан үүнийг нь компани бүртгэлтэй тулган шалгасан байна. Олон жилийн нарийн ухаалаг ловрыг нэг жижиг анхааралгүй байдал дуусгуур болгосон юм. Францад баривчлагдсныхаа дараа Абигнел хэд хэдэн орны цагдаагийн хамтын ажиллагааны үр дүнд шивээд дараа нь Америкийн нэгдсэн улс руу шилжүүлэгдэжээ. Америкийн нэгдсэн улсад нийт 26 мужийн нэхэмжлэлтэй тулгарсан тэрбээр Жоржиа мужийн Атланта хотын холбооны шоронд 12 жилийн ялыг авсан. Дөнгөж 5 жил суугаад суллагдсан нь гайхмаар хурдан байлаа. Харин түүний нөхцөл нь холбооны мөрдөх товчоо болон Америкийн нэгдсэн улсын засгийн газрын байгууллагуудад залилан мэхлэлт, хуурамч бичиг баримтын эсрэг зөвлөх болж ажиллана гэсэн гэрээ байсан. Абигнел тэрхүү гэрээний дагуу хэдэн арван жилийн турш холбооны мөрдөх товчоо банк, агаарын тээврийн компаниудад аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах талаар зөвлөгөө өгч ажилласан. Луурчны нүдэнд харагдах тогтолцооны цоорхоо энэ нь гайхалтай жишг болсон юм. Фрэнк Абигнелийн түүхэн зөвхөн нэг ухаалаг луурчны адал явдлын тухай биш, энэ бол хүний итгэлийн байдал, нийгмийн тогтолцооны сул цэгүүдийн тухай судалгаа. Панамын дүрмт хувцас эмчийн цагаан халаад хуульчийн хар костюм. Эдгээр нь зөвхөн хувцс биш, нийгмийн итгэлийн дохио болж үйлчилдэг. Тэрхүү дохиог хинж ашиглаж болно, тэр нь жинхэнэ мэрэгчлэн байх шаардлагагүй. Аюулгүй байдлын тогтолцооны хувьд Абигнелийн хэрэг маш чухал сургамжийг үлдээсэн. 1960-ад оны банк нисэх буудал эмнэлгүүд нэр хүндтэй мэрэгчлэлтний дүр зурагт итгэж бичиг баримтыг нарийн шалгадаггүй байсан байна. Өнөөдөр өндөр нууцлалтай чип, биометр баталгаажуулалт, захин мэдээллийн баазын хоорондын холболт зэрэг технологи яг тийм зорхоог арилгахад чиглэсэн байдаг нь Абигнел битийн луурчдын эсрэг хөдөлснөөрөө л одоогийн ийм хөгжилд хүрсэн. Эцэст нь Абигнел хэрхэн ийм олон хүнийг хуурж чадсан бэ? Хариулт нь хүн хэн нэгэнд итгэхийг хүсдэг гэдэгт байлаа. Чухамдаа Абигнел яг тэр сэтгэл зүйн ажиллагааг нарийн тооцоосон аргаар ашиглажээ. Тоолгой эргүүлэм гайхалтай бас хөгжилтэй дүрийг агуулсан Чадвал намайг барь нэртэй уран сайхны киног 2002 онд Стивен Спилберг найруулан гаргаснаар энэ түүхийг дэлхийн нийтээр мэддэг болжээ.